За хамтаа үзэгчтэй маш баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор D-Dance компани бүжигчин Сумья гэрэл, D-Dance компани бүжигчин менежер Энх Цаян нар бидний студид ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Урилгын маань хүлээх ирсэн хоёрт их баярлалаа. Тэгээд D-Dance компани маань бүжигчид маш гоё амжилтыг гаргаад ирсэн байна гэдгийг бид бүхэн сонсоо та бүхэндээ урьсан юм аа. За сүүлд болсон сонь сайхнаас хэдүүлээ яриагаа эхлэе те. За бид нар манай компани маань бол анх 2021 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 5 жил бол үүсгэн байгуулагдаад 5 жил болж байна. Бид нар сая 4 сарын 8-нд Монголоос Филиппин улсыг зориод Body Rock Asia 2026 гэдэг Азийн тэмцээнд Монголоос анх удаага оролцоод ирсэн байгаа. Тухайн тэмцээнд маань бол нийтдээ 30 гаруй баг оролцсон. Манай Монгол улсын баг тамирчид маань бол хариуд дараалал болж гисэн. Яагаад тэгж гисэн бэ гэж одоо бидний дүгнэлт дээр бол тухайн тэмцээн бол бидний бүжгэлдэг урсгалаас бол тис өрөөсөн. Гэхдээ бид нар мэдээж тэмцээндээ амжилттай оролцохын тулд эндээсээ тухайн тэмцээнд зориулсан бүжгийн төлөөр хичээлдэг багш нарыг одоо бүжиглүүлээд гэх юм уу одоо дэглэлтэндээ бол оролцуулаад тийм тухайн тэмцээнд бол бас амжилттай оролцоод ирсэн байна. За тэмцээнийг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй зорьсон болоо. Бид хэд 20 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд ерөнхийдөө цаанаасаа нэг зохиогдож байгаа тэмцээн хүний тоол маш ихтэй. Ер нь дээдл нь ер нь 24, доотлол нь 24 хүний бүрэлдэхүүнтэй гэж нэг улсаасаа. Тийм нэг улсаас. Тэгээд тайзан дээр бол маш олуулаа одоо бүжиглж болдгийм болоод ингээд яг маш олуулаа одоо тайзан дээр гарч бүжиглдэг гэдгийг бол бид нар бас тэнцээс аягүй харсан. Аягүй туршлага судалсан, маш их юм үзсэн. Тийм. 30 гаруй орны. Тийм 30 гаруй орны. Ер нь бол 30 гаруй хамтлаг байсан. 30 гаруй хамтлаг. Орны хувьд бол Таиланд, Энэтхэг, Япон, Солонгос тэгээд Монгол талаас оролцсон хүмүүс байсан. Улсаас оролцсон тийм. Өөр чинь ямар хамтлаг байлаа? Ерөнхийдөө бол Азийн бүрэлдэхүүн зохион байгуулагдаж байгаа учраас тийм байсан. D-Dance бүжгийн компанитай бас хэдүүлээ илүү сайхан танилцъя гэж бодож байна. За байгуулагдаад 5 жилийн өөрөг үзэж байгаа. Ямар үйл ажиллагаа явуулдаг компани байна. За манай компани маань бол одоо бүжигчд маань, бүжгийн чиглэл маань одоо нэг урсгал бол ерөөсөй баригддаг. Манай захирал маань, манай багш маань бол одоо соёлын их сургуулийн бүжгийн найруулагчаар төгссөн Яндангийн Дамжаадар гэж хүмбэдэг. Багш маань бол одоо contemporary чиглэлийг ер нь анхдагч гэж бол ер нь явдаг. Монгол улстай бол. Тэгээд бид нэр ерөнхийдөө бол бүхэл одоо бас шууд тэгж хэлж болохгүй ах. Гэхдээ ер нь бол бүх том арга хэмжээнд бол оролцдог. Маш том компаниудтай бас хамтарч ажилладаг. Тий одоо бидний хамгийн одоо Филиппинээс явж ирээд одоо оролцож байгаа тоглолт бол 5 сарын 23-нд та нарын тоглолтод бол бид нэр сая яг тэмцээнд явсан бүх баг бүрэлдэхүүнээр оролцсон. Одоо та нарын тоглолт нэр чи цэнгэл хүрээлнэ. Тийм цэнгэл хүрээлж байгаа. Гэх мэтчлэн маш олон том уран бүтээлчдийн тоглолтууд дээр бол бас хамтран ажилладаг байна. Багшийн хувьд бас одоо contemporary тэр чиглэлээр бол бас анхдагч. Тийм, ер нь гэдгээрээ бас онцлогтой тий. Бийдээс анхныхаа бие даасан тоглолтыг хүртэл бас хийж байсан шүү дээ тий. За сүүлд болсон тоглолтын талаар нэр яриагаа дэлгэр өөрчлөе гэж бодож байна. Тоглолт бол маш гоё болж байгаа харагдсан. Тэгээд насны бүжигчид тухайн тоглолтод оролцоод төрөл төрлийн бүжгүүдийг л бүжиглж байгаа харагдсан. Тоглолтын сонир сайхнаас. Манай тоглолтын саяны 4 сарын 21-нд болсон тоглолт маань. Тэгээд энэ тоглолт болохоор юугаар онцлогтой юм бэ гэхээр илүү K-pop урсгалыг одоо харуулсан. Одоогийн нэг залуу хүмүүс маань K-pop урсгалд маш их сонирхолтой болж байгаа. Бүжгийн ч гэсэн бүжиглэх дуртай байгаа. Яг тэр утгаараа бид нар K-pop урсгалын бүжгүүдийг бас Монгол бүжигтэйгээ хослуул бүжиглэе гэсэн тийм санаа гаргаад тэгээд яг тэр санаагаа бол гаргасан гэж үзэж байгаа. Хүүхдүүд маш сонирхолтой үзсэн. Тэгээд манай тоглолтын минь онцлог бол сая бол яг K-pop бүжгийн урсгалыг Монгол бүжигтэйгээ хослуулсан тийм урсгал болсон. Тэгээд яг тоглолтод бол яг насны хүүхдүүд оролцсон. 10 жилийн хүүхдүүд, оюутан
Тэгээд мэрэгжлийн бүжигчид нийлж оролцсон байгаа. Бас яг тэмцээнд явж байгаа яг 20 хэдэн бүрэлдэхүүнээр оролцсон. Ер нь D-Dance компанийн хувьд яг олон улсын чанартай бүжгийн тэмцээн уралдаануудад ерөнхийдөө оролцдог. Энэ бол за сая бол Филиппинд оролцож ирсэн тийм. Өмнө нь жишээлбэл манай компани багш маань өөрөө бол бас Солонгос улс руу маш олон удаа тэмцээнд явсан. Тэгээд одоо компани маань бас нэг өсвөр насны хүүхдүүд те одоо насан туршид мэрэгжлийн бүжигчид маань байгаа. Тэд нар маань бол ер нь л дийлэнх нь одоо Солонгос руу олон улсын тэмцээнд бол жил алга явдаг. Тэр явсан тэмцээн болгондоо амжилттай оролцдог. Одоо тэр хүн байрдагд байрыг бас аваад ирдэг. Тэгээд багш маань бол ганцхан D-Dance гэдэг бас театр чуулгуудад манай Монголын бүх одоо уран бүтээлч дээр бас тодорхой хэмжээний гослол бүжигч дээр нь бүжигд эхлээд тэмцээнд явуулаад бас амжилттай оролцоод ирсэн. Тэргээ ер нь бол D-Dance компани за түрүү хэлсэнчлэн маш олон олон улсын хэмжээний AIDS зэрэглийн томоохон тэмцээнүүдэд оролцдог гэдгийг нь бол бид бүхэн маш сайн мэднэ. Бид бүхэнтэй бас тэр гоё мэдээнүүдээ хуваалцж өмнө ярилцж байлаа. Одоо ингээд бодонгууд маш олон ийм одоо бүжиглэх сонирхолтой хүүхэд багчууд байдаг. За түүнээс гадна бас маш олон гоё мэрэгжлийн бүжигчдийг ингэж нэгтгэж те одоо мэрэгчлэрээ бас энэ гоё зүг харуулах олон нийтэд. За мөн тэр олон сонирхолтой хүүхдүүдэд мэрэгжлийн багш нарын зүгээс, мэрэгжлийн хүмүүсийн зүгээс ингэж гоё бүжгийн мэдлэгийг олгох. За тэгээд цаашдаа тэр бүжгийн урлагт орлуулах. За тэгээд бүжгээр бол авч болох маш олон гоё зүйлүүд байгаа л гэж бодож байна. Үүнийг л хүргээд байдаг. Компани гэдээ ярангуут бас нэг сургалтын талаар үзэгчд маань бас ойлгохгүй байж магадгүй тий. Сургалтын талаар бас мэдээлэл өгье гэж бодлоо. D-Dance компани бас сургалт явуулдаг. Хүүхдүүд одоо нэг сарын сургалтанд явдаг шүү дээ. Яг тэр шиг ерөнхийдөө сургалтал явуулдаг. Хүүхдүүд бол бүртгүүлээд орох юм бол тэгээ сургалтууд нь яваад эхэлнэ. Одоо ямар бүжгийн төрлөө гэх вэ? Одоо хүүхдүүд ч одоо ингээд бас нэг хипхоп ч гэдэг юм уу, за үндэсний ч гэдэг юм уу, ингээд янз одоо K-pop ч гэдэг юм уу те. Тийм сонирхолтой байдаг шүү дээ те. Яг D-Dance-ийн хувьд яг ямар бүжгийн төрлөөр чиглэлээр их хвшлийн эсэлт сургалтаа явуулдаг. Ерөнхийдөө Монгол болон contemporary төрлөөр илүү тэмцээний уралдаанд ч гэсэн бэлдэж явуулдаг. Хэдээс хэдэн насны хүүхдүүд ер нь илүү их сонирхож одоо яг сургалтанд хамрагдаж байна. За манай багш маань хамгийн одоо насан бага шавн одоо за би бас сүүлч болоод бол бүжигчин байсан. Тэр тухайн үед иржсэн шавн баг 6 настай жоохон охин байсан. Одоо тэр маань одоо бараг 10 эдтэй болцсон. Орон нутагт байдаг. Тий. Сайн шандад байдаг хаа. Тий. Тэгээд тэр охин маань одоогор бол яг манай компани бас хамгийн бага одоо бүжигчин маань гэж явж байгаа. Гэтэ мэдээж багш маань бол таамгүй их шавтай. Тэгээд тэр болгоныг бас сайн мэдхгүй. Гэтэ ер нь бол бага насны хүүхдүүд бас ерөөхдөө яг л одоо бүжгийн урлагийг сонгоцсон. Тэ энэ л одоо энэ нэгээр явна гэд одоо хүмүүс эцэг эхнэр хүүхдүүдэд чиглүүлдэг шүү дээ. Тэгэхээр бас ерөөхдөө бол одоо бид нар чинь 6 настайгаасаа эхэлдэг. Ер нь бол яг л тэр одоо бүжгийн урлагийг одоо мэрэгжлийн урлагна гэсэн хүмүүс бол яг 6 наснаасаа бага наснаасаа л багш дээр маань ирдэг тий. Таймгүй олон шавнартай гэж юм. Ер нь яг энэ компанид хариалагддаг за та хэдийн одоо тоо хэд байх вэ? Жишээлбэл нэг урагшаа ингээ Филиппин руу чинь тэмцээнд явлаа 20 хэдүүлээ явлаа гэж юм тий. Тэгэхээр маш олоолаа байт юм шиг санагдаад байна л да тий. Тэгэхээр яг манай компани маань бол одоо бас нэг давуу талтай гэх юм уу бид нөгөө нэг яг одоо нэг чуулга одоо өглөөнөөс орой хүртэл гээл ингээл ажлын цаг байдаг шүү. Тэгээд бид нар бол яг тийм биш. Тусдаа өөр ингэсэн ажил хийдэг хүмүүс ахгүй юу. Тэгээд цуглаад одоо энэ компани нэрээ байдаг. Тоглолт болоод одоо ийм тоглолтод орох боллоо. Тэдний бүрэлдэхүүн гээд цаанаас нь одоо явал яг тэр бүжигчдээр найлуулах гаргахыг хичээдэг. Одоо суралцж байгаа хүүхдүүдээсээ тэгэл бүжигчдээсээ гэл ер нь бол цаанаас нь хэдэн хүн хүсэж ийн тэрийг найл болох гаргаж цаагаар нь тий. Багш маань өөрөө цагдаагийн сүлж чуулганы одоо сангийн эрүүл хэлц болсон. Тэнд ерөнхий найруулагчаар ажилладаг. Тэгээ бас бүжгийн багшаа гэдэг бүжгийн найруулагчаа гэдэг хэлээчээ гэж явдаг. Тэгээд
яг тухайн чуулгын бас бүжигчид бол манай компанид маань бас хайрлагдаж явдаг. Тэгэхээр бид нар бас ер нь бол их олоолаа. Айгөө хүрээл одоо олонтой үсээ. Тэгээ хөрхөө сургалтынхаа хүүхдүүд их ч бас хамруулад гоё тоглолтууд гэдэг юм уу тийм ингээ оролцуулдаг гэдэг нь маш гоё санагдаж байна л да. Түрүүн бас яран дээр дурдгдсан сургалт маань ерөнхийдөө Монгол бүжиг болон контемпорари бүжгийн төрлөөр хичээлээ ордгоо гэд. За Монгол бүжгийг бол мэдж байгаа бүх суурьшнаас нэхлүүлээд одоо ингээ заадаг юм байна. Контемпорари гэж одоо мэддэггүй хүмүүс бас байж магадгүй өнөөдөр үзэгчид донд маань тийм ямар бүжиг байдаг юм болоо. За үүнийг бас одоо хідээс хэдэн насны ээж байдаг юм уу те ямар хүмүүс сонгож суралцвал бас зүгээр байдаг юм болоо энэ талаар мэдээлэл өгвөл. Ер нь бол бүх насныханд зориулагдана. Тэгээд contemporary гэдэг чинь нэг хүний дотоод мэдрэмжээс ил гарч байгаа үйл хөдөлгөөнийг л ерөнхийдөө илэрхийлж байгаа. Ерөөсөө юмд бол баригдахгүй, сэдв бол бүрчлөөтэй. Тэгээд насны ангилал бол бараг л байхгүй тий. Энэ бол хүүхд яг өөрсдөө ирсэн бол тий бүгд ирсэн бол мэдээж нэг бүжгийн төрөл болохоор яг үндсэн суурьаасаа бол тавигддаг дасгалууд тогтсон одоо дасгал сургалтууд бол байгаа. Яг тэрийгээ бол үндсэн заагаад ингээд явчихна. Тэгээ хамгийн чухал нь бол яг тэр хувь хүний дотоод мэдрэмжээс гарч ирсэн үйл хөдөлгөөнийг л илэрхийлж байгаа. Хоёрын маань хувьд ер нь яагаад энэ бүжгийг сонирхох болов? Ер нь хичнээн жил бүжиглэж байна. Миний хувьд болохоор 2000 бараг л 7-8 дугаар ангиас эхэлж бүжиглэж байсан. Тэгээ 2015 онд соёл урлагийн сургуулийг бүжгийн багшийн мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо болохоор Монголын хүүхдийн ордонд бүжгийн багшаар ажилладаг. 9 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд маш олон шавьт нартай. Тэгээд хажуугаар нь бас нөгөө багшлахаар чинь яг бүжиглэхгүй яг нөгөө багшаа заагаал ингээ хүүхдүүдэд зааж явдаг. Яг өөрийн маань хувьд болохоор бүжгээ ингээд бас бүжиглж явмаар санагдаад хажуугаар нь бас тоглолтонд ормоор санагдаад хобби бүр ингээд аягүй дуртай болохоор тэгээд тэрнгээрээ ерөөхдөө бас хажуугаар нь ажиллах хажуугаар байдаг. Миний хувьд бол би бол ер нь бол 6 настайгаас эхэлж бүжигсэн бүр багасаа тэгээд Монголын хүүхдийн ордонд Чөлтөм Сүрэнгийн жаргал сайхан гэж багш маа. Тэр анх хүүхдийн ордонд 18 нас хүртэл багш дээрээ явсан. Тэгээд соёл урлагийн сургуульд ороод бүжгийн багш боловсруулалтаар төгсөөд цагдаагийн сурвалжуулалт бүжигчнэрээ ажиллаад за тэгээд их олон ажилласан цагдаа болоод за тэгээд кредитний маань хугацаа дуусаад офис буюу IT-гаар маркетингаар ажиллаж байгаад ерөнхийдөө бол бүжгээс бол хадаж чадахгүй мөлий. Одоо багасаа бүжиглсэн болохоор тэр юм уу яг ингээл компьютер дээр сууж байхдаа ч юм уу за би ер нь яг энд юу суугаад байгаа болоо гэж бодоод бүжиглэх хэрэгтэй хүчтэй гэдэг. Тэгэл одоо яг 10 өнгөрсөн 12 сараас хойш яг эргээд тасралтгүй бол яг бүжигтэй орж ирээд явж байна ажлынхаа хажуугаар. Тэгээд мөн Дидэнс клубын тий одоо яг бүжгийн сургалтын багш нараар ажилтгуу таад маань багш нараар бас одоо ямар хүмүүс байдаг бол түүнийг бас сонирхолтой гэж бодлоо. Одоогоор бол манай багш нар бол яг гол одоо бүжиг тэглэж бүжгийн багш маань Дамчаад багш маань байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор Хишиг Буян гээд бас бүжгийн найруулга тэглэлтээр төгссөн тийм бас хөрх охин байгаа. Мэргэжлийн бүжигч охин байгаа. Тэгэл яг голлох хоёр багш маань л одоогоор тэр хоёр багш. За маш гоё мэдээ ярианы ихэнд өрдөгцөн. Түүнийг бас дахин асуумаар санагдлаа. Филиппин дэх тэмцээнд 22 уулаа очсон гэсэн тий. 21 хүний бүрэлдэхүүндээ очсон. Тэгээд очиод гаргасан амжилтууд болон одоо тэр тэмцээнд бүжиглэгдсэн бас бүжгүүдийг сонирхъя гэж бодлоо. Ямар бүтээлүүд бас сонирхсан байна. За одоо хамгийн шилдэг 1-р байранд орсон бүтээл нь энэтхэгийн хамтлаг байсан. Энэтхэгийн хамтлаг. Тэгээд яг энэ бүжгүүдийг яг хамгийн гол юугаараа шүүх вэ гэхээр жижиг хэрэглэл болон хөдөлгөөний гүйцэтгэл, нүүр хувиргах байдал одоо нүрийн мимик гэж ярьдаг штеп. Тэр тэгээд агүй олон шалгуураар ер нь бол шалгардаг. Тэгээд яг тэр 1-р байранд орсон хамтлагийн хамгийн гоё одоо хүний сэтгэлийг хөтлөсөн тийм юм болохоор нөгөө далаад одоо хүмүүс ингээд далаач нар явж байгаад ч юм уу ямар нэгэн загас орох гэж ингэж явж байгаад маш олон хүмүүс өнгөрч исэн тухай тийм
бүтээл байсан. Тэгээд хамгийн сүүлд тэр бүжгийнхаа сүүлд нь нөгөө яг тэр өнгөрсөн хүмүүсийн үед ар гэрийнхэн нь харамсаад уйлаад ингээд тэр хүмүүсээ дурсаж байгаагаар дууссан баг бид нар ингээд үзэхдээ баг кино үзсэн юм шиг санагдсан. Тийм гоё бүтээл бол ингээд нэгдүгээр байранд шалгарсан байгаа. Тэгэл маш олон хүүхдүүд хүмүүс ингээд хичээдэг бүр амар ингээд ер нь бол бүх юмаа зориулж ирдэг л тэмцээн юм байлээ. Бидэд бол харахад. Тэгэл одоо стрит данс гудамжны бүжгээр тэр хүмүүс амьдэрдэг. Бид нэрийн бол ерөөсөө бид одоо 21 үний бол доторх одоо сэтлүүд нь бүр ингээд одоо шал өөр болоод ирсэн бид нар бол үнэхээр бүр ингээд шал өөр ирсэн. Бид нар ч юм бол одоо ингээд тийшээ яваг байхдаа за энэ бол бид нар мондөг шүү дээ гэж бодож исэн бол хичнээн бид нарын одоо бүжиглүүд төрөл байсан ч гэсэндээ үнэхээр суперс. Одоо зохион байгуулж байгаа тэр мэдээж юм бас харж байгаа шүү дээ. Зохион байгуулалтыг бас тэгэхээр супер гэсэн. Санаа авмаар, жишээ авмаар. Олон улсын тэмцээнд оролцоод ирэхээр бас их юм сурдаг шүү дээ. Бас бусад орны гайхалтай мундаг бүжигчдээс одоо туршлага солилцсон гэдэг шиг тий. Маш гоё тэмцээнд сайхан оролцоод иржээ. Тэгээд хэдүүлээс дахин сайхан мэдээгээр эргээд уулзгаалаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл та бүхэн маань манай нэвтрүүлгийг үзэн байгаа үзэгчдэд гоё бүжгийн урлагийг сурталчлаасай тий. За тэгээд dance club бас сургалтанд ирж өргөнөөр одоо суралцаасай гэж бас манай үзэгчдэд уриалвал. Ер нь бол одоо хүүхдүүд маань ер нь хүүхдүүд хүмүүс хөгшин чихэлтгөө залууч чихэлтгөө бүх хүмүүс бүжгийн урлагаар хичээлээсэ гэж хүсэж байна. Нэгдүгээрт эрүүл мэндэд маш хэрэгтэй. Хоёрдугаарт хүүхдүүдийн нөгөө сэтгэн бодох чадварыг маш хөгжүүлдэг. Одоо бүжгийн урлагч нь баруун зүүн тарихыг зэр хөгжүүлдэг урлаг. Тийм учраас маш их давуу талтай. Тэгэхээр хүүхдүүдээ бүжгийн урлагт сураад хүмүүс маань ч гэсэн те бүжгийн урлагаар өөрсдөө хичээлээд би чадахгүй гэсэн юм байхгүй. Ер нь бол тэрийг зааж өгнө. Тийм болохоор бүгдээрээс ингээд бүгд бүжгийн урлаг хичээлдэг байгаасаа гэж хүсэж байна. За маш баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочдоор D-Dance компани бүжигчин Сумья Гэрэл, D-Dance компани бүжигчин менежер Энх Заяанаар оролцлоо. За хамтаа үзэгчдээ маш баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинцэгтэй ирэх болцлоо. Тэр баяртай.